Дэгдэхэ хамгаалагч хүүхдүүд 2 дугаар хэсэг. Энэхүү бүтээлийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр бүтээсэн болно. Хаврын өнөөдрөөс хойш олон өдөр хоног өнгөрчээ. Сурагчийн богинохон амралт дуусч мэргэн Есүгэн 2 сургууль руугаа буцлаа. Хотоос ирсэн зочид ч хичээлдээ явхаар гэрлүүгээ яарлаа. Өрн хаврын нарлаг өдрүүдэд хүүхдүүд эрдэмт шамтан суралцаж зуны амралтаа бас битүүхэн хүлээн. Тогруунууд минь яасан бол дэгдэхийн том болоо доо гэсэн бодол өдөр бүр хөдөө тал руу яаруулна. Удалгүй дэлгэр зун айлчлан ирж хүүхдүүдийн амралт чиглэлээ. Чадан бэх цусан тавуучээ. Тэдний хажууханд Монгол дагуур уулзгалын орчимд шувуу ажиглахаар ирсэн гадаад судлаачид буудалжээ. Тэд шувуудын зургийг дарж дараа нь компьютер руу хуулж хоорондоо их л баясан ярилцсан. Өдөржин шувуу ажиглаж зураг авах хадны судлаачдыг мэргэн үргэлж дагна. Тэрэнд их л сонирхолтой санагджээ. You're such a good boy who loves birds. Thank you for helping us with your kindness every day. I will give you this camera, okay? Орчуулагч ахаа, сая юу гэсэн бэ? Танай гэр бүлд баярлснаа илэрхийлээд танд дуранга мэргэнд байгаль шуудынхаа зургийг сайн авч угаарай гэд зургийн аппарата бэлгэлж байгаа гинэ. Thank you. Хүй хардаа тэр урд айлын динго биш үү? Ус руу үсрээд орчихлоо. Яадаг золигвэ? Динго дэгдэхээ барих нэ. Яадаг үлээ? Эсүүгэн миний дүү гүүгээрээ болохоо байла. Хурдлаарай гүүй. Сэн тогроо ирж зустаг энэ нуурын ойр орчмын айлууд том жижиггүй ингэжл шувуудаа хайрлан хамгаалдаг. Тогрооны өндгөнд дэгдэхэнд учирч болох бүхий л аюулаас сэргийлж сэтгэлэн зориулан хамгаалдаг учиртай. Тогрооны дэгдэхэд аюул мундахгүй. Малын хөл махчин амьтад сахилгагүй хүүхдүүд байгалийн аюултай үзэгдлүүдэж дөнгөж төрсөн өндөг өдөлжгүй цаггүй бяцхан дэгдэхэнд аюултай. Үүний нэг нь сумын төвийн эзэнгүй муур. Орно сумын төв орчмоор нэг эзэнгүй муур үзэгдэх болжээ. Айл амтны дахиад шувууг шоглож үүмэн тарж байгааг мэрэгний аав дуулж ирсэн байд. Энэ муур хаанаас яаж ирсэн тодорхойгүй. Магадгүй амралтаар эзэнтэйгээ ирээд төөрсөн байж болох юм да гэж нутгийнхан ярих болжээ. Нэг өдөр тэр муур мэрэгний гадаа ирж хүүхдүүд муурыг өхөөрдөн эрхлүүлж лайла гэж нэрлэн хоол өгч гэртээ тэжээх боллоо. За хүүхэд минь, наад муур чинь их эрх юм. Гэхдээ нөгөө хэдэн дэгдэхийг чинь элдэж айлах вид. Нэрэ бас тийм юм байна. Өлөн хоосон хоол хайж яваад дэгдэхэнүүдийг минь барьчихвал яана. Үлсэх өөрөө л айлаас хоол хулаалдаг байх те. Манайд байвал дүү бид 2 хооллоод бай. Лайла минь, чи тэр зэгс рүү явж хайртай дэгдэхийг минь барьж болохгүй шүү. Заа юу. Мэргэн Есүгэн 2 дэгдэхийг хамгаалахын тулд эзэнгүй муурыг тэжээж баян хооллон эрхлүүлэх боллоо. Өдөр хоног өнгөрч дэгдэхэн үдэж өсөж томорсоор ээжигээ даган үүрнээс холуур гүйлдэх боллоо. Мэргэн Есүгэн 2 нуурын эргээр баян гэргэлдэж адуу малыг тэдний ойр орчмоос холдуулан хөөж хамгаалдаг байлаа. Зуны дэлгэр сайхан өдөр амтэн ургамал таних аяллаар яваа хүүхдүүд нуурын эрэгт ойролцоо шамблихтай саахалд буудалжээ. Тэдний багш нь Зундуй гэж сайхан зантай урайлгхан хүн байлаа.
Зунд үе амрагч хүүхдүүдэд болон тэр хавийн малчдад цэн тогрууны талаар мэдээлэл өгч байгалаа хэрхэн хамгаалах талаар хичээл орно. Зундуй багшаа. Мэргэн Есүгэн хоёр бидэнтэй хамт байж болох уу? За үнэхээр сайхан санаа байна да. Та хоёр зөвшөөрч байна уу? Тгий л дээ. Тгий. Мэргэн Есүгэн хоёр судлаачид хүүхдүүдтэй хамт зуныг зугаатай өнгөрүүлэх болсондоо туйлын их баяртай байлаа. Тэр тусмаа хамгаа цаарилдаг цэн тогрууныхаа талаар бузуудтай ярилцаж мэдээлэл солилцох болсон нь тэдний хувьд хариуцлагатай бас бахархалтай үйл явдал байсан юм. Аяллаар ирсэн хүүхдүүдэд тэд цэн тогрууны эдэстэй жайл, цан авир, өндөгдөгдөхөн өсөлт, их тогруу, эцэг тогрууны үүрэг, заншлын талаар ярьж өгөхөр бэлдэжээ. Өөрсдийн ажиглаж мэдсэн тогрууны бодит амьдралын талаар мэдээлэл нэгтгэж, дарсан зургуудаач үзүүлэхээр эмгтэглээ. Ингээд тэд хувцаан цолж өмсөөд үг хэлээ цагцлээд тэмдэглэлэн бариад хэрийн сургалтын төв рүүгээ зоригтой алхлаа.